За бүгдэнд норой мэндэ. За удаасанд уучлаарай. Ёстой уучлаарай манайха. Одоо Бела Шака болон шилдэг 10 бахархал шилдэг 10 арслангийн тухай яг бэлдээд оруулахынхаа өмнөхөө одоо утас маань одоо форматлагдаад бүр YouTube суугтаа хүртэл эргэж орж чадахгүй байсаар хагаад цааш нь хандаж уламжилсаар хагаад нэг юм саяхнаас л эргэж орж ирлээ. За тэгээд гүн одоо их хүлцэл өчьё та бүхнээсээ. За өнөөдөр би болохоор за өмнө нь ямар дугаар дээр нөлөөдөө би одоо сайн санахгүй байна. Нэг дугаар дээр комментэн дээр нь зигзаг болон шакагийн тухай мэдээлэл өгөөч гэж ирсэн. Тэр хүний одоо хүслийг нь биелүүлье. Өнөөдөр имбери бахархлын зигзаг болон шака хэмээх шилдэг хоёр хослолын нэг бахархал болох одоо имбери брайтийн тухай ярьж өгье та бүхэнд. 2013 онд за өмнөд Африкийн Крүүрийн цэцэрлэг түрээлэнгийн за өмнөд хэсэгт байх Манлети хэмээх тусгай хамгаалалттай газрын за имбери брайт гэж бахархал байсан. 4 эрсдлэнтэй за 2 хөгшин хаан арслантай тийм бахархал байсан. Тийм том бишээ жижиг. За тэдэн дээр одоо Саби санд гэж Крүүрийн цэцэрлэг түрээлэн гэж хажуу талд нөгөө шүү дээ. Саби санд гэж тусгай хамгаалалттай газар нөгөө цуутай Мапогочуудын байсан газар гэсэн үг ээ. За тэнд бол та бүхэн сонсч л байсан бах Матимбагийн 6 одоо хаад гэж байсан. За тэр чинь одоо 4-2-ороо салаад умард руу 2 нь явсан байдаг. Тэд нар чинь хожим нь одоо Мажигдлааны 4-тэй байнгын тулж исэн тийм эрэлхэг 2 Матимбагийн хаан байсан. Тэр бол их алдартай. За өнөөдрийн гол дүрүү маань болох одоо зигзаг шака 2-ын эцэг нь бол тэр 2 бол умардын за өмнөдийн тэр Мажигдлааныхантай дайтаад байдаг 2 бол биш ээ. За тэр умард нь үлдсэн 4-ийнх нь салаа явсан 2-ийнх нь 2 нь за одоо явсаар Саби сандаасаа одоо энэ Крүүрийн цэцэрлэг түрээлэнгийн хашлаг руу нэвтэрж орж ирж энэ имбери брайти 2 хөгшин харслангийн хөнөөгөөд за эдний бахархлын 4 эрслэнтэй нэвцэлдсэн байгаа. Тэгээд 3 эй гуйг за 4 эм гуйг мэндэлсэн. За хажуугийн Матимбагийн эрс орж ирсэн. За эн чинь тэгээд хүнээр бол цус холдож байна гэсэн үг л дээ. Саби санд Крүүр 2 чин дээр барагтаа бол орж ирэхгүй тэр хашлагыг нь давах гэж тийм орж гарах бол тохиолдол бол байдаг. Мерсэр бол байдаг. Хашлагыг нь даваад тэр тор морон дундуур нь ороод тийм тохиолдлууд бол байдаг шүү. За ингээд Матимбагийнхан за тэр Матимбагийнхан болон имберигийн 4 эрслэнгээс гарсан одоо гуйгуудээс 3 эй гуйг гэж байгаа. За гол дүр болох манай зигзаг шака. За энэ нь хожим нь өгчихнэ. За тооно гэд дүүн байсан. За тэрийг бас нэрийг нь оруулчихъя. За эдгээр нь төрөө за 2015 оны сүүл за 2016 одоо эхлэх гэж байна гэсэн үг л дээ. Эдгээр ч одоо 3 нас гарцгаацсан гэсэн үг. За 4 нас хүрэхийнхаа өмнөхөн за эдгээр ч энэ 3 ч одоо сүргээсээ хөөгдчихж байна гэсэн үг. Матимбагийн 2 хаан арсланда аавуудаа эцгүүдтэй одоо хөөгдөөд явсан гэсэн үг. Тэгээ яваад гуруулаа явж байхдаа энэ чинь нэг гайхалтай тохиолдол болсон байт юм а. 3 нас гарамтай 4 нас хүрээгүй байгаа хэрнээ эдгээр чинь анхудаа нэг бахархлыг эзэлж чаддаг нас биеийн хүрээд гэхдээ хөгшөрсөнд байсан л да. Танда MP Males гэж одоо бахархалтай тийм 2 хөгшин арслантай шууд энэ залуухан 3 идэрхэн 3 чинь шууд одолдоод одоо нөгөө хоёрыг бол хөнөөж чадсан маш том тулаан болсон. За тэр хоёрыг хэдийгээр хөнөөж чадсан ч гэсэн маш том тийм золиос гаргаж иж хөнөөсөн. Учир нь одоо багдуу болох тоонууга тэр тулаанаас тоонуу нь бол тэр тулаанд оролцсноос удаад маш хүнд шарах аваад тэгээ удалгүй үхсэн байгаа. Тэгээд манай зигзаг болон шака нар бахархал дээр нь шууд хүрээ очсон байдаг. За манай хоёр одоо тийм том золиосыг гаргаад одоо баг дүүгээ алдаад нөгөө хоёртой тулдаад нэлээд шарах марах авчихсан хөнөөгөөд тэгээ бахархал дээр нь явж очсон ч одоо 6 эрсэл нь одоо тийм жоохон очоо баг хүнээр бол бацаанууд хүрээд ирэхээр тэр хоёрыг бол тоож хилцээгүй шууд бөөнөрөө нийлэн дайрсан байдаг. За тэгээд дайрч одоо бүлээн зөвшөөрөхгүй байсан тул юун тэр гуйг мөгийг нь хөнөөж чадалгүй орхиод тэгээд ойролцоо амьдарч эхэлсэн. Тэр хоёр ч юм бол нийлээд одоо од сүхэр идрээ бариад идчихнэ. Нөгөө 6 ч гэсэн нийлээд од сүхэр зэргийг бол бариад хоолтой хүндтэй байна гэсэн үг. За нэг үгээр бол нэг нутаг дэвсгэр дээр тэгшээр энэ хоёр өөр бахархал нь штэ туснаа амьдраад байсан гэж ойлгож байна. Тэгээд ингээд нэг хэсэг амьдарцгааж байгаагаад удалгүй одоо нөгөө эрслэнгүүд чинь үржлийн селекц нь явагдаад эхэлнэ штэ. Одоо биологийн хууль гэдэг шиг. За манай хоёр дээр
нэг нутаг бүсдэр байгаа юм чинь манай хоёр дээр одоо нэг нэгээрээ цуун ирсээр одоо үржитэй олж эхэлснээр нэгэн бахархал болж одоо хойшид хамтран эмбири бахархал хэмээн амьдэрцгаах болсон. За ингэж цаг хугацаа өнгөрсөөр 2000 бүр 18 он гэхэд за манай хоёр бол шууд хөдөлгөөнд орж эхэлсэн. За уг нь бол ийм хоёрхан гишүүнтэй хоёрхан хаан арслантай тийм бахархал бол ерөн голцоо хамгаалтын байдалд оршдог. Гаднаас одоо бусдыг хамгаалж одоо гена буюу цөөвөр чон одоо гариг ус тийм ээ. За монголчлох юм бол одоо хар ярианы хэлээр бол цөөвөр чон гэдэг байгаа шүү дээ. Гариг ус болон бусад одоо гадны халдлан довтлогч залуу арслангууд зэргээс бол өөрсдийнхөө гүийг бахархлыг бол хамгаалж оршдог байхгүй юм хоёр хаан арслан бол гэтэл манай хоёр ч юм тийм хамгаалах бус шууд давшилтын тийм ажиллагаагаар тулалдаж одоо явж эхэлсэн. Энэ нь их одоо онцлог болоод арслан судлаач нарын анхаарлыг бол өөрсөддөө маш ихээр татаж эхэлсэн байдаг. За та бүхэн ч одоо надаар хэлүүлдэггүй бараг мэддэг болсон байлгүй дээ. Шилдэг хослол ийм хоёр шилдэг хослол байдаг. Хослол гэдэг чинь юу яриад байгаа вэ гэхээр ийм хоёроор оршдог тийм одоо нийлж тулалдаж чаддаг энэ төр тэрий чи хослол гэж яриад байгаа юм би болохоор хослол гэж яриад байгаа шүү. За тэр өмнө нь байсан түүхийг бол та угаасаа мэдж байгаа нөгөө Кинки Тайл, Мистер Ти. Энэ хоёрыг чи бас шилдэг хослол гэж явдаг. За дараа нь бол энэ Зигзаг Шака хоёрыг бол шилдэг хослол буюу хамтрал гэдэг. За гэхдээ энэ Мистер Ти, Кинки Тайл хоёрыг бодвол энэ хоёр ч бас нэг зүйлээр их өвөрмөцөө. Яг одоо ихээр одоо 4 нас одоо дөнгөж хүрэх гэж байгаа 3 нас гарамттай байж ээж энэ хоёр чинь бүр бахархалт хаан сууж чадсан хоёр байхгүй. За хэдий дүүг алдсан ч гэсэн тийм ээ. За тэрний юу чинь бол за Мистер Ти нөгөө талаар бол Мистер Ти Кинки Тайл энэ чинь Мапогын чинь бүр 4 нас гарчихсан. За одоо хин чинь одоо Макулу чинь бараг 6 7-той шахуу байж ээж тийм нас биенд хүрцгээсэн тийм олоолаа байж ээж бахархалтай болж исэн бол энэ хоёр бүр нас нүрээгүй шахуу байх та тийм бахархалд өөрийн эзэмшилтэй бүлэг сүрэгтэй болж чадсан тийм амар хоёр гаргамаа энэ хоёр ч. За тэгээ 2018 онд хөдөлгөөнд орж эхэлснээс хойш одоо нөгөө домино систем доминат гэдэг байгаа шүү дээ. Шууд л одоо эзлэн төрөмгийлээд явж эхэлсэн энэ хоёр ч хажуу хавирга гээл тийм ээ. Хүрээлэн буй орчин хаана юу вэ нэр эзлээд явчихсан. За эхнийх нь болохоор Rose and Fried гэж байгаа юм. За дараагийнх нь бол Zebenin Fried гэдэг. За дараагийнх нь Mayambula Fried гэдэг. За Mayambula Fried-ийн дараа Otsula Fried гэдэг. Эдгээр чинь юу хаа байсан бүгдийг нь эзлээ явуулсан. 2 3 одоо хаан арслантай байсан ч одоо хамаа байхгүй тийм үнэхээр амар хүчрхэг байсан юм байгаамаа. За та бүхэн одоо гайхаж байгаа. Энэ хоёр ч үнэхээр шилдэг тулалдаг тийм онцгой байсан гэж зураглаач нарын нь одоо тэмдэглэл дээр нь хүртэл хангалттай мэдээллүүд байдаг. За тэгээд 2019 онд Mayambula гэж сүүлийн одоо эзэлсэн бахархлаас нь бүр 10 гүйг төрсөн байдаг. За гүйг чинь бол ер нь төрөөд нэг их за нэг 100-ны нэг 30-аас 40% л амьдрын штэ. Хэдэн гүйг төрхөөсөө шалтгаалаад гэтэл энэ Mayambula гэдэг бахархлаас нь дэрслэнгүүдээс нь төрсөн 10 нийлсэн 10 гүйг нь аруула бүр нас биеинд хүрч чадсан. Ямар ч хөнөөл байхгүй өвчин зовлонгүй тийм үсч чадсан. Маш ховор тохиолдол байдаг гинэ. За энийг бүр онцгойлон бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгэд 2018-аас одоо 20 он хүртэл одоо хоёрхан эр арслан атлаа тийм том эрх мэдэлтэй болсон байдаг. 6 бахархлыг нэгтгэж чадсан. Энэ бүр дэлхийд ганцхан байгаа тохиолдол гэж байгаа маа энэ ч. Тэгээд энэ хоёрыг ийм их нэр хүндтэй одоо алдартай болгож чадсан түүх байгаа. Одоо өөрсдийнхөө хүчил гэсэн үг л дээ. За тэгэд тэр 20 ондоо одоо баруун бүсийн Naru Pride хоёр арслан одоо эргүүлээ хийж одоо нэг патрол штэ. Эргүүл хийж явахад нь таарад бүр баруун бүс нөхгүй. Тэд нэрийг одоо мань хоёр жагаа том газар нутагтай болцсон. Тэгээ баруун хязгаар эргэж явахад нь бүр баруун бүсэд нь байдаг. За Наru бахархлын хоёр залуухан хаан арслантай таарад хөөсөн боловч одоо гүйцээгүй. Тэгсэн чинь нэг хачин мааз юм болсон байгаамаа. Сургалаач нар нь бас онцгойлон тэмдэглэсэн байд. Naru бахархлын одоо өмнө зүгт нь орших. Тэр хоёрыг хөөж байгаа шүү дээ манай хоёр. Тэгсэн чинь тэр хоёрын одоо Наругийнхаа хоёр залуу арслангийн өмнө бүсэд нь орших 2H7 гэдэг. За монголчлол 2H7 гэж бахархал байдаг юм байна. Энэ марцсан нэртэй бахархал байдаг юм байна. За тэрний бас нэг дунд иргэн насны хоёр хаан арслан байдаг юм.
байдгийм байна. Тэр хоёр нөгөө хоёрыг хөөж агаад нөгөө хоёр нь замаасаа гараа явцсан чинь өмнөөс нь дахиад тэр төө севний хоёр хаан арслан гараад ирсэн чинь мань нөгөө хөөж явсан хоёр чинь буцаж сугтаа наад юм. Тэгсэн одоо дагаж яваад зураглаач нар ингээ бичиж тэмдэглэж л дээ. За яг тухайн үед нь яг юу болоод байгааг нь ойлгоогүй. За аргагүй амтын юм даа л гэж хоорондоо ярьцгаасан гинэ. Тийм нэг марзан түүх байд юм байна. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр 21 онд одоо Саби саамдын өмнөд бүсийн одоо хаадууд болох цуутай штэ эднэр ч юм бол Бирмингемийн 5 гэж одоо та бүхэн сонсч л байсан байх. Тэр 5 цуутай хаан арслангийн одоо төрж өссөн бахархал болох за одоо үндсэн Бирмингем тийм ээ. Үндсэн Бирмингем нөгөө 5-ыг чинь одоо эцэг эхүүд нь одоо байгаа гэсэн үг шүү дээ. За тэрийг бол эзэлсэн. Нэг хүн одоо Бирмингемийн 5-ыг чинь 2 одоо 3 эцгийнхээ 2 нь бол өдлөөд баг бүр хөгшрөө тэр чинь амтны хоол болоод үгсэн. Одоо яаж үгсэн түүхийн ч одоо тодорхой бичсэн юм байдгүй юм л та. Нэг үлдсэн байсан тэр нь өөрөө баг нөгөө мань хоёрын гарын шүүс болоод үгсэн. За тэгээд Бирмингемийг эзлээд мань хоёр ч хаан суугаад тэр Бирмингем чинь бас их онцгой. Тэгээд би бас ойлгодгүй ма тэр Бирмингемийн 5 тавуулаад ийм шаргал зүстэй шүү дээ. Тэгэхэд Бирмингемийн чинь тэр одоо бахархал тийм ээ фрайд за бүлэг сүрэг тэрэн дунд ч одоо 2 3 тийм Каспер гэдэг нь шүү дээ. Тийм цагаан арслангууд байдаг. Тэгээ энэ одоо энэ зигзаг болон шакагаас төрсөн одоо гүйгүүд дунд нь цагаан тийм гүйгүүд хүртэл байгаа. За одоо би та бүхэнд одоо энэ бичлэгүүдээс нь тавиад явъя. Халив зүйл тэгээ мандаж яваад мандах үе байхад гундах үе байдаг гэдэг шиг нөгөө уналтын цаг нь яг эхэлсэн л дээ манай хоёр дээр. Инх тунгах тэгэл өсөөл ер нь бол халдны довтлогчдоос нутаг орно хамгаалаад сайхан болсон одоо аятайг амьдарч ирсэн боловч нөгөө эрийг нас уулыг цас гэдэг шиг мань хоёр ч одоо 11 нас гараад эхэлсэн. За 2024 оны 11 сараас бол одоо нэлийн байдлыг үүсэж эхэлсэн. Энэ нь юу болсон бэ гэвэл мань хоёрыг ч хөгшөрснийг анзаарсан. Тэгээд нөгөө доороос аливаа зүйлийн доороос нөгөө шин шатлал гарч ирж байгаа гэдэг шиг залуу эр арслангууд энд эндээс нь холгож эхэлсэн. За тэдний хамгийн хүчирхэг нөөс нь Авокогийн мэлс гээд хоёр залуу эр арслан одоо өмнөдөөс нь за Гүрнэсэгийн Гүрнэсэй гэх бас хоёр залуу арслан умардаас нь дайрч эхэлсэн. За мань хоёр ч одоо торгоогоо хэд удаагийн дулаанд орсон ч гэсэн хөгшин болохоор одоо айтер тэднийг бол алж чадахгүй гэхдээ нэг юм торгоосоор байсан боловч за 2025 оны 3 сард умардын Гүрнэсэгийн хоёр залуу арслан шууд одоо эцсийн дайралтыг хийснээр ах зэг-загийг нь бол хөнөөж Маншика бол нэлээд шарахтай одоо үлдээд ганцаараа зутаасан байдаг. Тэгж явсаар одоо Бирмингемийн бахархал дээр байрлаж исэн бол тэднийг орхиод за нэг 3 сар амьдэрсэн байт юм аа. Шака ч цаашаа яагаад гэхээр нөгөө олон бахархлыг эзэлчихсэн. Тэднэр дээр очиж нэг хэсэг байгаад тэднэр бол тэднэр нь хоол ундыг нь бэлдээд өгнө. Тийм болохоор за тэднэр дээр эргэн тойрон одоо 5 6 бахархал байгаа болохоор тэднэр дээр очиж хэсэг байчаал тэгээ яваад исэн байгаа. Тэгээд удалгүй том шархнаасаа болоод энэ шархтай л яваад исэн л да. Тэгээд тэр шархнаасаа болоод бол үхтгээ насанч гэсэн алидэ зургтэлж 11-ээс 12 нас хүрчихсэн байсан тул тэгээд шархаад аалгүй шархан ч идэлгүй байсаар байгаа л үгсэн юм аа хөрхий. За түүнээс хойш за нөгөө 6 бахархал чинь бол эр арслангуудгүй болсон ч шууд бутарж эхэлсэн. Харин түүнийг нь Гүрнэсэй за Матол ба за Мандево гэх одоо залуу үдирхэн арслангуудын ийм 3 тусдаалдаа эднэр чинь энэ залуу үдирхэн арслангууд нь за бутарсан мань Эмбери бахархлын одоо эрсдлэнгүүдийг өөрсдөө тусдаа одоо нэгтгэн авч салгасан байдаг. Ингээд хараад үзэхээр энэ хоёр бол цуутай тийм алдартай хаан арслангуудын жагсаалтанд бол яалтчгүй ордог. За нэгдүгээр шалтгаан нь за 3 нас гарамтай хаан сууцгаасан. За хоёрдугаар шалтгаан нь хоёулахнаа хэрнээ тийм урлан бахархлыг эзэлж чадсан. За гуравдугаар шалтгаан нь тэр чинь гаднаас ирж байгаа халдан довтлогч нарыг хоёулахнаа үежж тогтоож тийм том бүс нутгийг тогтоож олон жилийг үдэж чадсан гэдэг маш цуутай одоо хоёр хаан арслан байгаамаа. Хэрвээ тэр тоонууд үгээгүйсэн бол гуруулаа ямар ч бүр том нутгийг эзлэх байсан түүнийг нь сайн хэлж мэдэхгүй байна. За өнөөдрийн маань түүх ингээд дуслаа. Уулзаа гуудсан байна. Та бүхэнтэйгээ ярьж хэлцэх сайхан зүйлс бас байна.
За тэгээд би одоо ийм санал хүсэлтэн дээр надад руу одоо энийг ярүүлээ, тэрийг ярүүлээ гэдэргээд яхаар бол за миний Instagram энэ төр рүү холбогдоорой. Би энэ дээр Instagram хаягаа тавьчихъя. За тэгээд ойрын хугацаанд дахин нэг дугаарыг би оруулнаа. Гэхдээ найз нь бас ажилтай байгаа шүү гэдгийг оруулаарай. Байнгын зүгээр сууж идэг бол яах вэ гэсэн те. Амьдрал шүү дээ. За бүгдэнд нь баярлалаа. Намайг орхилгүй бас хүлээж сонсдог одоо сонсогч нар та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. За дараагийн дугаар дээр тун удахгүй уулзцаая.